орцоогүй. Би хотголдоогүй. Миний нэр цэвэр. Миний гар цэвэр. Миний сэтгэл цэвэр. 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Бат Эрдэнэ өөрийгөө ийхүү тодорхойлсноор сурталчилгаагаа эхлүүлжээ. Сонгогчдын олонх энэ хүний үгэнд шууд эргэлзэж байлаа. Учир нь Бат Эрдэнэ наймаалсан, шахсан, шамшигдуулсан, зарж үрсэн хөрөнгө, аж ахуйн талаар элдв яриа мэдээлэл 1993 оноос хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархаж олонний дунд ам дамжин хэлцэгддэг байв. Ерөн сурвалжлах сэтгүүлчдийн баг Бат Эрдэнэ аваргын талаарх таагүй мэдээллүүд бодиттой эсхийг нэгтлэн сурвалжилснаа сонгогч олондоо төлөвлөж байна. Бидний сурвалжилж олсон бүх мэдээлэл баримт нотлогоотой болохыг урьдчилан анхааруулж байгаа юм. Миний сэтгэл цэвэр. Өдий зэрэгт хүргэсэн спорттоо үзүүлсэн аваргын цэвэр сэтгэл. 1995 онд Апу хувьцаат компани гүйцэтгэх захирал Гамбат боксын спортыг дэмжих сэтгэлээрээ 20 мянган $10 дасгалжуулагч Баторшгоор дамжуулан хүч нийгэмлэгт хандивлаж боксын сайн ирийг авахд зориулахыг хүсжээ. Тухайн үед хүч нийгэмлэгийн дарга байсан цагдаагийн хурандаа Бат Эрдэнэ $20 мянган хүлээж авангуудаа шинэ боксын ринг худалдан авахын оронд авраг дэд сургуулийн агуулгад хэвтэж байсан хуучин рингийг шахаж байгууллагыг хохироосон байна. Бат Эрдэнэ хуучнаар хөдөлмөр нийгэмлэг гэж байсан спортын байгууламжийг хувьчлан аван авраг дэд сургууль болгосон. Сургуулийн агуулгад социализмын үеийн агтлагдсан ашиглах ямар ч боломжгүй ринг байсан нь Бат Эрдэнэ аваргын нүдэнд мөнгө болон харагдсанаас өндөр үнээр өөрийнхөө удирдах байсан төрийн байгууллагад шахсан юм. Нэр дэвшигч Бат Эрдэнэ Монголын жудогийн холбооны ерөнхийлөгч байхдаа Японы жудогийн холбооноос бэлгэлсэн $32 мянган үнэтэй татамиг холбооны дансанд бүртгэлгүй шууд авраг дэд сургуульд шилжүүлсэн баримт байгаа нь спортод ямар цэвдэг сэтгэл гаргаж байсных нь илрэл юм. Саяхан Монгол Ардын намын баг хурлын гишүүн, улсын хурлын гишүүн асан мөнх очир сэтгүүлч ган чимэг төгсөн ярилцлагадаа нэг зүйлийг онцгойлон хэлжээ. Энэ шин мөнх очир. Би өөрөө яг энэ САМ бүхийн Азийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын САМ бүхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүний хувьд САМ-ийн тамирчин байсан гэдэг утгаар нь энэ хүнийг дэмжиж гэтэл хөдөлж өгөхгүй байна. Хоёр ч хандлаа. Хариу байхгүй. Энэ спортоор яваагүй юм шиг. Энэ спортын төлөө зүтгэж явсан хүмүүстэй холбоогүй юм шиг яваад байгаа хүнд бид энэ спортыг буцааж аваачиж наах гээд ч яах юм бэлээ. Манай олон одоо самбын дэлхийн аваргууд сэн дээр гомдолтой байгаа. Бат Эрдэнэ өөрөө самбын дэлхийн аварга хүн. Их хурлж одоо 3 жудаа сонгогчлоо. Бат Эрдэнэ маань ер нь бас нэг бусад хүндээ нэг хүртээлтэй байж чадахгүй байгаад нь яс ч харамсаад идэв шүү. Хинтээ аймгаас хойш одоо энэ одхүүгээс хойш ганц цолтой авах гарсангүй шүү дээ. Улсын начинтай болчихоос одоо нэг улсын заантай болчихоос аварга маа одоо аваргын дээрээ гомчих тэр одоо ямар ч тиймд бол байхгүй шүү. Зөвхөн одоо өөрөө болж ивэл төрүүлэг бол аварга байтха зүгээр жирийн нэг бизнесээ хүнлээ аймаг орноос бүх төрүүлэл байх юм. Тэгэхээр 12 төрүүлсэн аварга бол манайхад дэмжээдэг бол залуучууд байна шүү дээ. Миний сэтгэл цэвэр. Төрсөн нутгийнхандаа гаргасан аваргын цэвэр сэтгэл. Нэр дэвшигч Бат Эрдэнэний хувьд ойр дотн явсан хүмүүс цөөхөн үгээр ингэж тодорхойлдог. Манай Бат Эрдэнэ аварга шиг ууд жууж чаддаггүй, гар татуу, сэтгэл дутуу, эрийн жудаг, ус төрчийн уудам сэтгэл даанч байхгүй хүндээ гэж. Ингэж хэлж байгаа хүмбэр аварга нэр төр олохын тулд намынхаа удирдлагыг шаварт гутгаж байсан. Бизнесийн түншүүдээ гомдоож, хохироож байсан түмэн жишээ дурддаг юм. Жишээ нь төрж өссөн нутаг усных нь иргэн Бат Эрдэнэний талаар ийм бодолтой явдаг. Ер нь аварга нэг мэ гэд өгдөг юм бол бас ховор ш. Ер нь аварга маань нэлээ нарийн хүн шүү дээ нэгсэн дээ бол. Тэгээ татуу одоо гар юм жоохон татаж ханддаг тийм юм бол. Яг энийг аварга хийцэн шүү гэдэг ч юм бүр тийм нөгөө хүнд харагдахаар тийм бодтой том бүтээн байгуулалт бол байхгүй байгаа. Гүүр барьна гэж. Одоо баян мөнх сумын саналыг их авдаг юм аа. Одоо гүүр барьна гэдэг. Одоо гүүр бол одоо баригдсангүй юу ч байхгүй. Одоо ямарсан да манай нутгийн чинь одоо аваргын гүүрээр 8 жил нойтон хувцастай гардаа гэсэн. Одоо нэг тийм нэг ондоготой. Манай хурхад лайл одоо анх гарахтаа халуун устай болгож өгнө гэж одоо амласан. Одоо халуун устай болоогүй. Тэгэхэд одоо их хурлын гишүүд нэг 50-60 сая 500 сая тэрбум төгрөгтэй байсан. Тэрнээсээ өгнөлгсөн өгдөөгүй. Харин одоо энэ жил Гарамгай Баатар гишүүн гараад халуун усны барилга нь одоо энэ жилийн тухайд одоо шийдэгч. Бусад аймаг тэр Сүхбаатар аймаг эднүүдийн дэргэд бол манай аймаг бол хөгжиж чадахгүй. Хинтичүүдийг 40 жилийн турш тижээсэн буудаан цацал гурлийн үйлдвэрийг хувьчлан авч улмаар шилжилтийн үед хамаг техник тоног төхөөрөмжүүдийг зарж үрээд дуусгасан.
Нийт 12 га талбайг хамарсан асар том объект 400 сая төгрөгөөр үнэлэгдэж байхад авраг аймгийн өмч хувьчлалын комиссийнхэнтэй хуйлдан 13 сая төгрөгөөр авчээ. Авсан даруй хамаг тоног төхөөрөмжүүдийг мулцлан урагшаага хөмгүй зөөж зарж үрж дуусгасан. Одоо хоосон байшингууд хонхиж байна. Ер нь тууштай хөгжүүлээд ингээ явсан бол тэр нь хөгжих байсан баг. 234 ажлын байртай зүүн 3 аймгийн гурил тэжээлэр хангаад гялалж явсан үйлдвэр аврагын гараар ороод гундаж мөхчээ. Үйлдвэрийн ажилчид бүгд ажилгүйчүүдийн дансанд орж маш олон хүн архинд орж гэмт хэрэг үйлдсэн. Ядуурч хоосорсон хэсэг нь Улаанбаатар руу амжиргаа хөн нүүжээ. Аврагад нутгаа гих цэвэр сэтгэл үнэхээр байсан бол буудаан цацал үйлдвэрүүдэд олон зуун хүний ам амжиргааг залгуулад аврагч өөрөө нэр хүндтэй буянтаа нэгэн гэгдэх байлаа. За Эргэнбатэрд нь Хинти аймгийн Чандагны сангийн аж ахуйг 5% хувьчлахад хамгийн гол хэсгийг 420 мянган төгрөгөөр худалдаа авчээ. Тухайн үеийн одоо ханшаар 97 оны ханшаар 420 мянган төгрөгөөр манай Батэрдэн аврагад хувьчилж авсан байдгийг. Энэ хувьчлал бас л хууль бус явагдаж улсад их хэмжээний хохирол учирсан. Яагад гэвэл аврагыг 420 мянган төгрөгөөр хувьчлан авах үед Чандагны сангийн аж ахуйн бүртгэлд 2 мянган хонь, 1000 үхэр, адуу, 87 трактор, комбайн байсан. Мал нь 2-3 мянган мал байсан баг шударга хийж. Тэрнээс илүү байсан байж магадгүй. Нэг 3000 гар малтай л байсан компани л та. Хувьчлал явагдах цаг үед нас гүйдсэн эрэг 30 мянган төгрөгөөр арилжигддаг байсан гэхээр 20 хүрэхгүй хоньны үнээр асар их хөрөнгийг завшиж авсан нь тодорхой харагдаж байна. Техник машин тэргийг хувьчилж авсны маргаашнаас зарж дуусгасан. Зарагдаж өргөдөл бариад ингээл дууссан баг. Авраг Батэрд нь өөрийгөө улсын хурлын гишүүдээс хамгийн олон малтаан, миний нэр дээр 400 бод, 3100 бог, 20 хурдан удмын адуу байдаг. Нийлээд 182 сая төгрөгөөр үнэлэгдэнэ гэж бичээд яриад яваа нь 420 мянган төгрөгөөр хувьчилж авсан хөрөнгөө хэлж байгаа бололтой. Батэрд нь хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ буудаан цацал, атар чандган сүү компаниудад нийт 40 сая 500 мянган төгрөгийн хувьцаа эзэмшдэг гэжээ. Тэр компани бас үдий зэрэгтэй дампуурч гаргүй байсан. Үйл ажиллагаа явуулаад нэлээд олон хүн ажилтай төрөлтөөдөө зүйтэй босчихл байсан л да. Хамгийн хүншгүй нь авраг төрсөн нутгийнхаа гол ажлын байрыг бүрдүүлдэг аж ахуйн нэгжүүдийг хувьчилж авчихад нутгийнхнаа ажилгүй болгож орхижээ. Тэгээд нутгаасаа биш, бүр хэлийн чандаас ажиллах хүч авах болсон байна. Үүнийг нотлох нэгэн жишээ бол Атар чандган сүү компанида зохиомлоор хэлтүүлэгчээр ажиллуулахаар Хятадын иргэн Баоын түгөрсөн түүний төлөө нилээдгүй мөнгө зарлагдсан баримт юм. Нутгийнхандаа тэнийдгүй аврагын гар харийнханд найрсгаар тэнийж ирж очих зардлыг нь бүр визийн төлбөр, ажлын байрны хураамж, нөхөн төлбөргээд бүгдийг төлснөөс харагдаж байна. Батэрдний Атар чандган компанид ирж ажилладаг хятадууд ч дандаа Хэрлэнгийн усыг Хятадын нутагт боомлсон компаниудаас томилогдсон ирж ажилладаг нь ч анхаарал татж байна. Хэрлэн говь төсөл гацсны цаад учирч энд байх магадлалтай болж байна. Миний сэтгэл цэврээ. Говьчуудыг усаар боомлж, гадныханд найр тавьсан цэвэр сэтгэл. Батэрдэн нутгийнхандаа ийм хүүтэн сэтгэл гаргадаг юм уу гэтэл бас үгүй. Тэрээр говьчуудыг усаар боож хайрын төслийг яаран болгож гацааж унтраасан нэгэн. 2007 онд Багнуурын гүрнээс доохон Хэрлэн мөрний болон тэр хавийн уул уснаас буух борооны усыг хуримтлуулах цөөрөн барьж, усны зохистой менежментийн илүүдэл усаа хоолоогоор говь руу татах замаар говь дах мал аж ахуй, газар тариалан үйлдвэрлэлтийг тэтгэх Хэрлэн говь төслийг авраг Батэрдэн сүржигнснээр зогсоосон билээ. Хэрлэн гол нь 1180 км урттай. Урсц нь Монголын хилээс гадагшилж Хятадын нутгаар явсаар хөлн нуурт цутгадаг. Их оронч бус гол юм. Гадагшаага гарч байгаа Хэрлэн голын урсцад тохируулах хийснээр говийг усжуулахаар шарав дорж нарын гишүүд хуулийн төсөл өргөн барьсан. Гэтэл Батэрдэн Хэрлэн гол хэрчигдэх ёсгүй гэж сүржигнэн ажлын хэсгийнхнийг дарамтлаж гарчээ. Улсын хурлын гишүүн шарав дорж бидний санаачилсан төсөл усны мэрэгжилтэн судлаачдын дүгнэлтэд тулгуурласан. Хэрлэн голоос хилээр урсч гардаг уснаас багахан хувийг хэрэглэх юм. Голын ил урсгал 16 хоногт нэг удаа сэргдэг. Гүний ус харин 1600 жилд нэг удаа сэргээгддэг онцлогийг харгалзан үзэж, гүний усаа нөөцлөх зорилготой юм гэж тайлбарлаад ч авраг ойлгохгүй улаарн дайрч байлаа. За сэтгүүлч миний бие тэр цагт улсын хурлын гишүүн шарав дорж юу гэж ярьж байсныг санаж байна. Шарав дорж та уулын жаахан ухаалаг хандаад яагаад улсын хурлын гишүүд ийм төсөл санаачлах болов гэдгийг ойлгох гэж хичээсэн бол биднийг эсэргүүцэж бусдыг өдөөн төрхирч хэрүүлийн үг чулуудах биш, харин ч Хэрлэн голынхоо ирээдүйд хэрэгтэй үлийг дэмжин буянт сайхан үлсийн төлөө хамтраад явж байгсан.
даанч тэгсэнгүй. Би хинти дорнодынхныг Батэрдэн шиг ийм бачуу бас хорон сэтгэлтэй гэж огт бодохгүй байна хэмээн нийгмийн тол сонин дээр халаглан байжээ. Шарав дорж үнэн хэлсэн байна. Авраг нутаг усаа хайрласандаа биш огт өөр сэдлэр хэрлэн говь төслийг унгажээ. Учир нь тэр дороо тодорсон. Хэрлэн говь төсөл гацсны дараахан Хятадууд 2007 оны намраас дорнодын цаахан шинэ баруун баргын хошуу гэдэгт хэрлэн голын усыг боож хиймэл нуур хийгээд тэндээ загсны аж ахуйг хөгжүүлэн ойр орчны газар тариалан үйлдвэрлэлийг усаар тэтгэх том төсөл хэрэгжүүлжээ. Тэгэхээр Хятадуудыг төсөлд хэрэгжүүлсэн хугацаа Батэрдэн аврагын хэрлэн говь төслийг гацаасны дараахан таарж байгаа нь эргэлзээ дөрүүлнэ. 2009 онд Хятадууд төслөө дуусгаад хэрлэнгийн усыг боомлж усны аж ахуйгаа цэцгэлүүлсний дараахан аврагад өрөө төлөх, урамшуулал болгох зорилгоор өвс худалдаж авах захиалга тусгаалan өгсөн гин. Батэрдэн авраг давхар хонжоо харах гэсэн үү? Үйл ажиллагаагаа халахлах гэсэн үү? Ямар ч байсан 2010 оны өвлийн улсын нөөцөд 600 сая төгрөгийн үн бүхий өвс хадлан нийлүүлэх гэрээ хийсэн байна. Энэ нь хилийн бүсд Хятадуудаар өвс хадуулахын тулд халахвч болгох, хилийн цэргийнхний амыг таглах зорилгоор хийсэн хуурамч гэрээ байсан байж ч болох юм. Өвс хадуулсан талбай нь Сүхбаатар аймгийн хилийн хаалттай бүсэд байснаас тухайн үед хил ам ихээр гарч хэвлэлээр шуугсан ч авраг биечлэн тойрч намжаасан байдаг. 2010 оны өвөл Хинти Сүхбаатарт зуд нүүрлэж Хинти малчид өвс тижээлгүйгээс 2.6 сая толгой малаа алдсан. Авраг Хятадуудаар хадуулсан өвсөө төрсөн нутгийнхантаа зарсан бол малчид малаа алдахгүй сайхан өвлжих байлаа. Батэрдний боомлуулсан хэрлэн говь төсөлд хэрэгжсэн бол Хятадын нутагт бас Монголын нутагт л өгөөж нь гарах байлаа. Гэтэл Монгол цэвэр сэтгэлгээнээс гарамгүй занг эргэн Батэрдэн гаргажээ. Миний сэтгэл цэврээ. Нутгийн ах дүүсийн эрүүл мэндийг хүсэр хайсан аврагийн цэвэр сэтгэл. Сэтгүүлч миний би саяхан Хинти аймагт ажиллаар явх үедээ нэг сонин баримттай таарсан. Яг үнэндээ би нүдэндээ чихэндээ итгээгүй. Гэвч хөдлөшгүй үнэн баримт намайг олон нийтэд хандхад хүргэсэн юм. Хинти аймгийн өмнө дэлгэр сум 1608 өрхтөө, 5171 хүн амтай. Нас баралт өвчлөл маш өндөр ажээ. Шалтгаан нь энэ сумын ундны ус маш их шохоожолттой, хатуулаг ихтэй. Үүнээс болоод элэгний өвчлөл, хорт хавдраас шалтгаалсан үхэл их. Амьсгалын замын өвчин, элэгний өвчлөл, зүрх судасны хатуурал зэрэг нь улсын дунджаас 2 дахин их байгаа нь ердөөл усны чанар, шохоожилттой холбоотой юм. Одоо шохоожилттой тийм ус хэрэгэлдэг. Тэрнээсээ шалтгаалаад элэгний өвчнөр одоо өмнөлгөрийн одоо ер нь өнгөрч байгаа хүмүүсүүдийг их дийлэнх олонх нь ер нь элэгний өвчнөр явж байгаа. Ер нь манай сумд элэгний өвчлөл маш их тэгээд улам залуужж байгаа. Ер нь хорт хавдар янз бүрийн юмнууд устай холбоотой. 2004 онд Батэрдэн авраг сонгогдсноос хойш гихтэл 207 хүн муу уснаас үүдэлтэй өвчлөлөөр нас бараад байна. Нийт өвчлөл дотор элэгний өвчлөл 59% байгаа нь сумын иргэдийн элэг бохир усыг шүүх гэж маш их ачаалал авч байгаатай шууд холбоотой. Сая хаан нарийн мэрэгжлийн эмчнэр очиод манай нэг үзүүлсэн бөөрн зүсэн элгэн юу бараг 5 цулан бараг бүгдээ өөрчлөлттэй гэж гарсан байсан. Нянг судлалын шинжилгээгээр энэ сумын ундны ус 22 буюу 9.7% бохирдолтой. Хор судлалын шинжилгээгээр 3 буюу 132%, хөгц мөөгөнцрийн бохирдолтой 2 буюу 0.88% нь стандарт эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангаагүй дүн гарчээ. Ахуйн хэрэгцээний уснаас авсан 10 дээжний 6 нь нэнгийн бохирдолтой байжээ. Бид нар чинь ингээд ус буцлагч хэрэгэлдэг шүү дээ. Тэрийг өдөр болгон цэвэрлж авахгүй бол одоо яг ингээд 1 муу 2 өндөгж 7 хоногт л ингээд бараг зузаан юм цагаан юм чохоо тогтчихдог байхгүй юу. Тэр төмөр савд гэж юм чи хүний доторх бие эрэхтэй ямар болох нь ойлгомжтой шүү дээ. 2004 оноос хойш тасралтгүй 3 удаа сонгогдсон Батэрдэн гишүүн өссөн сумынхаа сонгогчдын шахалтаар аймаг орон нутгийн багцаас 28 сая төгрөг гаргуулж ус цэвэршүүлэгч тавьсан нэртэй боловч тэр нь сар болоод эвдэрсэн. Засуулсан ч ахаад эвдэрсэн. Ус цэвэршүүлэгч нь хэрэглээний шаардлага хангадаггүй, ачаалал даадаггүй байна. 1974 онд анх ашиглалтанд оруулсан худаг нь шохон давхаргын үе болох 50 м гүнээс усаа татдаг. Гэтэл геолог хайгуулын шинжилгээгээр аль социализмын үед
100-аас 130 метрээс цэвэр ус гарна гэж тодорхойлсон байдаг. Бат Эрдэнэ гишүүнд 100-аас доош гүнээс худаг гаргаж өссөн сумынхаа иргэдийг цэвэр усаар хангах сэтгэл байсангүй өдий хүрчээ. Гэтэл өнгөрсөн жил ардчилсан намаас сонгогдсон Гарамгаабатар гишүүн саяхан 5 дугаар сарын 17-нд Өмнө дэлгэр суманд очиж газар дээр нь үзээд 103 м гүн өрөмдлөгийн ажлыг хийлгэснээр эрүүл анхуйн шаардлага хангасан цэвэр усны худагтай болжээ. Ердөө 10 сая төгрөг 2хан өдөр шаардлагатай байсан энэ ажлыг авраг аль эрт хийчихсэн бол төрлөг сумынх нь 207 эргэн өдөөд амьд сэрв байх байлаа. Авраг Гарамгаабатрын хийсэн ийм буянтай ажлыг дэмжихийн оронд сумын эрчим хүчний мэргэжилтэн Монгол Ардын намын үүрийн дарга тогтох гихчээр худгийн моторын цахилгаан хангамжийн зөвшөөрлийг өгүүлэхгүй барих боомлох зэрэгээр цэвдэг сэтгэл гаргасан нь хачирхалтай. Нутгийн олон хайлгч гэж одоо бас чим мэдэхгүй маа. Тэр талаар юу яах вэ? Өдөрдөгч байж чадахгүй гэдгийг бол гэдэг утгаар нь нэг одоо дэмжих юу бол бага л байгаа. Ганц сумын иргэдийн цэвэр усны хангамжийг шийдэж чадахгүй өдий хүрсэн хүн улс орны хэмжээний асуудлыг шийдэж чадахгүй. Төрлөх сумынханда ийм хүнээрхүү сэтгэлээр ханддаг хүн нийт монголчуудтай яаж хандах вэ? Миний сэтгэл цэврээ. Хадгаламж эзэмшигчдэд зориулсан аврагын цэвэр сэтгэл. Хадгалам зээлийн хоршооны хохирогч нар Монгол Ардын намын гишүүд, улсын хурлын гишүүдээс зээлүүлсэн мөнгө нэхэмжилдэг явдалд эртний улбаатай Бат Эрдэнэ 2005 онд бүтээн байгуулалт хөгжлийн сан хадгалам зээлийн хоршооноос 85 сая төгрөгийг зээлж авсан. Энэ мөнгө эргэж төлөгдөөгүй. Хоршооны эзэд нь шоронд орох үед цагдаад ажиллаж байсан Бат Эрдэнэ өөрт холбогдох хэргийг хаачихсан гэсэн таамаглалыг хохирогчд ярьдаг. Зээл байхгүй их хурлын гишүүд өндөр хүйтэй цөмөр мөнгө татаад авчихсан өх мөнгө байхгүй гэдээ ярьж байсан. Баяр лүндэ жансан ням дорж Бат Эрдэнэд авсан тэгээ өөр бүгдээр авсан гэж мөнгө бүгдээрээ татаад авсан гэж хэлсэн. Ням дорж 300 сая Бат Эрдэнэ 85 сая авсан. Хадгалам зээлийн хоршооны хохирогчдод энэ мэт түүхийг сонгогчд олон жил дуулж харж явуулахаар нуршилгүй цэвэр сэтгэлийн ирлээ цааш үргэлжлүүлье. Миний сэтгэл цэврээ. Урт нэртэй хуулийг улсын хурлын гишүүн Бат Эрдэнэ ямар учраас санаачлан батлуулсан талаар олонний дунд амдамжсан нэгэн яриа явдаг л да. Өөрөө шууд үгүйсгдэгч олонний амд амтсан яриагаар бол Өмнө дэлгэр сумын сайхны гол дээрх алтны уурхайд авраг хамаатан саднаараа дамжуулан хөрөнгө оруулсан гэдэг. Гэтэл тэр уурхайн нөөц багтай, ашиглалтын зардал өндөр, хөрөнгө оруулалт ихээр шаарддаг зэрэг нь тодорхой болоход авраг оруулсан хөрөнгөндөө харамсаж санаа зовнон мөнгөө буцаан болж авахаар янз бүрийн арга сэтцэг. Ингээд урт нэртэй хууль буюу гол мөрний урсац бүрэлдэх их усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хууль гэдгийг санаачилсан ажээ. Энэ яриа үнэн бол авраг маань эх орныхоо байгаль оймод уул усанд санаа зовсондоо бус алтны уурхайд оруулсан жаахан хөрөнгөндөө горойж хууль санаачилсан болж дараад байгаа юм. Яг энэ мэдээллийн хувьд сэтгүүлч миний би хангалттай нотлох баримт олж чадаагүйдээ хүлцэлүүчий. Гэхдээ нотлох албагүй үнэн гэж бас би. Өөрийгөө магтсан хүний үгэнд итгэх хэцүү. Нэр дэвшигч Бат Эрдэнийн үзэгдэх байдал, үнэн чанар хоёр тис өөр гэдгийг бидний эрен сурвалжилсан баримтууд өгүүлээд байгаа юм. Миний нэр цэвэр, миний гар цэвэр, миний сэтгэл цэврээ. Нэр дэвшигч Бат Эрдэнийн гар цэвэр биш, сэтгэл бүрч цэвэр биш байна гэдгийг цугас харуулснаар бидний нэвтрүүлэг өндөрлөж байна. Үнэн үннээрээ сайхан, авраг аврагаараа байсан бол сайхан.